Гадны улс орнуудад 100 сая төгрөгнөөс нэг тэрбум төгрөгийн өртөгтэй хийгддэг Монгол улсад эмчлэгдэх бас боломжгүй гэж үздэг. Зүрх судасны хүнд мэс заслуудыг улсын 3-р төв эмнэлэгт хийж байгаа. Өнгөрсөн онд хэд 475 хүнд зүрхний нээлттэй мэс заслыг хийж 18 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээсэн. За тэд ойрын 3 жилд зүрхний бүх төрлийн мэс заслыг эх орондоо хийдэг болно гэж ярьж байгаа. Тиймээс бид өнөөдөр улсын 3-р төв эмнэлгийн зүрх судасны тасцгийн вагон жилийнхаа цагийн үрдийн баатруудын энэрэнгүй үйлснээр нэр дэвшүүлж байна. Таны харж байгаа энэ өрөөнд зүрхний 4 төрлийн ховор эмгийг хавсарсан онштой нэрад мэс засал хийж байна. Бүдэнгийн өндөгнөөс томгой энэ зүрх 5 цагийн дараа эрүүл болно. Гэхдээ тодцогчтой дурангаар хараад олохгүй шахам нарийн нэг л судсыг холбохын тулд энэ өрөөнд байгаа 10 гаруй хүн амьсгаач авахаа мартан ажилдаг. Агуулга сайн боллоо. Өнөөдөр хүүхэд маань 4 сартай хоолойгийн дөрвөл гэдэг хөх хүнд гажигтай хүүхэд орлоо. Энэ оншийн маань хувьд бол жилд манад нэг 20-25 хүүхэд ордог. Энэ оншийн тухайд бол одоо сүүлийн 3 жилээс эх орондоо бүрэн нутагшуулаад хийгдэж явж байгаа хүүхдийн хөх хүнд гажиг хамгийн ойрын улс одоо бүгд хятад улсад эмчлэхэд 100-аас 150 сая төгрөгийн зөвхөн мэслийн үнэлгээтэй. Хүүхдийн зүрхний хөх хүнд гажгийн 30 гаруй төрлийн эмгэг байдаг. Үүнийг Монголд эмчлэх боломжгүй гэдэг байсан ч сүүлийн жилүүдэд 20 гаруйг нь гадны улсын төвшөнд засан эмчилж байна. Өнгөрсөн жилэлгэхэд 4 төрлийн шин технологиг нэвтрүүлжээ. 5 одоо гажиг хавсарсан, 4 гажиг хавсарсан одоо маш хүнд хэлбэрийн ийм одоо зүрхний төрлийн гажигтай төрсэн хүүхдүүд дээр бол хаглаа хийж одоо эх орондоо эмчлэх чадамжийг бол одоо бүрдүүлж байна. Энэ бол бас одоо гадаад эмчилгээний жагсаалт одоо 2-дугаарт явж байна. За мөн одоо насан туршидын төвшөнд бол зөвхөн гол судасны одоо хүнд хэлбэрийн хуулрал, за титэм сууд зүрхийг тижиж байгаа титэм судасны одоо хүнд хэлбэрийн одоо нарийсл гэдэг ингээд Монголд хийх одоо чадамжгүй байна гэдэг гадаад эмчилгээний жагсаалтанд байгаа. Тухайлбал энэ 3 өвчний чиглэл дээр бол одоо сүүлийн 5 жил одоо чадхыг бүрдүүлэх одоо төлөвлөгөөтэй ажил хэрэгжээд за ингээд 25 оны төвшөнд бол нэлээд үр дүнтэй олон хагалгаанууд хийж байна. Зарим нэг эмнэлгүүд дээр зүрхний мэс засалд орсон хүүхэд болон том хүмүүний хагалгааны дараах нөхцөл байдал хүндэрсэн нөхцөл байдлыг бол манай эмнэлэг хүлээж авч засч мэс заслыг хийж байгаа. Хүүхдийн зүрхний мэслэлээр бол шаталсан мэс засал гэдэг байдаг. Шаталсан мэслэл эхний мэслийг хийгдчихэд дараагийн мэслээ буцаж нөгөө эмнэлэг дээр очиж хийлгэж чадахгүй мөнгө төгрөгийн боломж олцоо байхгүй. Тийм хүмүүс хүүхдүүд бол маа дээр бол төгс хагалгаа буюу төгс хагалгаа бол бүрэн засварлах мэс заслаа бол манай дээр хийлэгдэг. Энэ бол жилдээ бол мөн 20-оос 30 орчим хүүхэд бусад эмнэлэг дээр орсон хүүхдийн мэс заслыг бид өхөн засахын засч бүрэн эмчилдэг байна. Мөн одоогоос 10 гаруйхан жилийн өмнө хүний гол судас хууларсан, цуурсан үед ямар ч авралгүй гэж үздэг байсан бол одоо дотоор цус алдаад амь нас нь минут секундээр хэмжигдэж байгаа өвчтнийг ч аварч байна. Өвчтний маань хувьд болохоор одоо 86 настай. Шинэ жилийн өмнөхөн гол судасны цашмаг хуулрал болоод гол судас нь задарч ирсэн. Цээжний хүндийд 5 литр орчим хэмжээний цус алдaltaй ирсэн. Цээжийг нэхгүйгээр судсан дотор гаргаар гол судасны хиймэл судас суулгах мэсэлд орсон байгаа. Өвнөртийн үед ярих юм бол хамгийн хямдхандаа бол 250-300 сая төгрөг болно. Харьяастай азтай ингээд цусны бүлэн үүссэн толдоо одоо ингээд энэ хүн маань амьд байна. 10 хүний 5 хүн насрах магадaltaй гэдэг энэ нөгөө гол судасны хуулрал, гол судасны хахалгын одоо нөгөө дутагдал гэдгээр ийм 3 янзын хагалгаа орно одоо гэдгийг одоо биднэрт бол хэлсэн байгаа. Тэгээ их айж исэн. Хугацаа алдсан бол ер нь газар дээр насрах аюултай л байсан юм бэл. Шууд төлөө авах дээр ирэх хэрэгтэй байсан юм бэл. Тэрийг мэдэхгүй. Үүдний нөгөө хөтцөөлөгчдөр өцсөн чи цаг авгээд намайг. Цаг авсан чи маргаашийн цаг таараад. Маргааш юм чи ингээд тайвшраа явжсэн чинь оройн. Ухаан алдаа шууд эмнэлэгт ирсэн. Хүүхдийн баг, хавхалгийн баг, гол судасны баг, тэтэм судасны баг гэсэн тус бүртээ 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 4 багийг гадны улсуудад сургаж бэлджээ. Тэд одоо хүний гарын 10 хуруу шиг мэс заслын өрөөндөө дутаж болохгүй үүрэгтэй.
Нэгээс 2 жил гадны өндөр түвшний одоо их сургуулийн эмнэлгүүдтэй гэрээ хийж одоо өнөөс сургах асуудлуудыг хэрэгжүүлж байна. Одоо чадах бүрэн бүрдсэнийг бол 25 оны үйл ажиллагааны түвшин одоо үр дүнгээр бас одоо баттаа бас хэлж чадхаар болсон байж байгаа. Манай засаг 25 суулагчтай 25 суулагчийн 15 нь одоогоор 3 жилийн хугацаанд суралцаад ирсэн байгаа. Эчнэрийн дагаа суулагч нар маань мэрэгшээд ирсэн байдаг. Нэг хагалгаанд ирэхэд 3 суулагчийн бүрэлдэхүүнтэй эмч нартайгаа баг болж ордог. Мөн жил бүр 4-6 удаа гадаад мэрэгжилтнүүдийг урьж хамтарсан мэс засал хийдэг болсноор Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний 2 төрлийн лөвчин үлдээд байна. Удахгүй Монгол улсад зүрх шилжүүлэн суулгадаг болно гэж ярьлаа. Зүрхний агш чадварын нормын доод хязгаар нь 55% байдаг байхгүй. 30% ингээд цаашаа ингээд давчих юм бол баг зүрх шилжүүлэн суулгах асуудал яригдахаар ийм өвчтөнд одоо хавхлагын маш хүнд мэслийг өчтөр амжилттай тэгээд өвчтөн маань ингээд сайхан биеийн байдал нь доктортой ингээд байж байна. 2 одоо амьд гахаанд одоо зүрх шилжүүлэн суулгах одоо мэслийг амжилттай багаараа одоо хийсэн. За эмчлэгч маань өчигдөр хүн дэлбэрийн зүрхний тедэн цусны өөрчлөлттэй байсан. За ийм учраас бид нар нээлттэй мэслээр буюу цусны цохимол эргэлтгүй нөхцөл агшиж байгаа зүрхэн дээр үндсэн 3 залгалтыг хийсэн байгаа. Азийн орнууд гэдэг юм уу Япон, Солонгос, өндөр хөгжилтэй орнуудаар хийгдэх юм бол 40-50 мянган долларын өртөгтэй зөвхөн хагалгаа. Бактери эндокардит гэдэг нь бол одоо хавхлал нь одоо тэр чигээрээ одоо эдэлээд бугалсан одоо тийм хүнд өвчин 100% үхэлтэй ийм өвчин байдаг. За энэ мэслийг одоо анх удаа 16 өвчтөнд 100% амжилттай бол хийсэн юм сайхан жил боллоо. Улсын 3 дугаар төв эмнэлэг 2008 онд 36 хүнээ зүрхний нээлттэй мэс засал хийж байсан бол өнөөдөр 500 орчим хүнд хагалгаа хийж амьдрал бэлэглэж байгаа нь гадны улс орнуудын зүрхний төвийн жишигт хүрсэн үзүүлэлт юм а. 3 жилийн дараа зүрх судасны шин төвтэй болсноор эмчлэхгүй зүрхний өвчин гэж байхгүй болно. Люксембургийн засгийн газар бол зүрх судасны төвийг барихад монголчуудад бол 22.5 сая евро буюу одоо 100 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг дахин олгохоор шийдвэрлэн оны одоо яг өмнөхөн гэдэг тийм гарсан байж байгаа. Монгол үеийн одоо яг зүрх судасаар өвчлөл илүү одоо дамгаа өвчлөөд насвараад байна вэ? За энэ одоо нотлохоо судалгаа эрдэмтдийн судалгааны ажлуудыг өргөжүүлэх, эмчилгээ онцлогооны олон арга технологиг өргөжүүлэх ажлууд явагдана. Өнөөдрийн байдлаар дээрх 4 багийн хийж байгаа мэс заслууд бүгд 100 саяыг давсан өртөгтэй. Ихэнх нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн жагсаалтанд орсон өвчнүүд. Гэвч тэд эмчлүүлэгчээс нэгч төгрөг авахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үн төлбөргүй эмчилж байгаа юм а.